Та нараас эртний Грекийн бурхдын тухай ном кино зэрэг дуртай байгаа л хэлэх үү? Ер нь лихийг нь бид өөрсдөө ч мэдэхгүй үзээд өссөн л байдаг шүү дээ. Мэргэн хаан Дайны бурхан Афин, бурхдын хаан Зевс гэхээс ахуулаад үлгэр домгийн амьтан Титанууд гээл үзэг болгонд хэсэгч гисэн хорвоо ертөнцийг арай өөр нүдээр харах шиг санагдаж, хаяач гисэн бодит амьдралаас хол уран зөгнөлт ном зохиолоор амьсгалахгүй юу? За тэгэхээр та нартай энэ удаа Перси Жигсэн ба Олимпийн бурхад цувралын аянгийн улгаач гэх эхний ангийг сонирхолж байна. This is a pen. Энэхүү кино маань 2010 онд гарсан бөгөөд Грекийн домог зүг орчин үедээ хоршуулсан гэдгээр их онцлог сонирхолтой үзүүштэй болсон. Рик Риорданы 2005 он зохиосон ижил нэр зохиолоос сэдвлэн бүтээгдсэн уран зөгнөл адал явдалт уг киноны найруулагчаар гэртээ ганцаараа 1-2 Harry Potter философийн чулуу зэрэг гайхалтай уран бүтээлүүдээр хэдийн алдарсан найруулагч Крис Колумбус ажилласан байдаг. Надаа энэ ном нь байдаг. Энэ болохоор 2006 онд гарсан 2 дугаар ном нь. Энэ номынх нь киноч гэсэн хийгдсэн байдаг. 2013 он ижил нэртэйгээр ерөөсө 2 дугаар анги гэсэн үг. Тэгээд хэрвээ сонирхож байвал хэдүүлэн ямар тач эхлээд эхний анги үзье. Та нар 20 дугаар ангиас үзмээр байвал лайка сайн тарахад болно доо. За тэгээд бичлэг эхлэхээс өмнө манайхтай хамтран ажиллахыг хүсэж байгаа хувь хүн байгууллагууд байвал энэ имэйлээр эсвэл энэ инстаграм хаягаар холбогдох болно. За тэгээд өшөө олон юм оршилгүй дүүлээ. Бичлэг рүү орцгоё. Нэгэн харанхуй бүүдгэр шөнө далай тэнгисийн бурхан Посейдон уснаас гарч ирэн игэл хүний дүүрээр энгийн ертөнцөд очиж буугаар кино маань эхэлнэ. Нэгэн эрхэмтэй уулзах ба тэр бол түүний дүү аянгийн бурхан бурхтын хаан Зевс юм. Тэдний яриа нэг ширүүн үргэлжилж явах бөгөөд тэдний маргаанаас бид Зевсийн аян хулгайлагдсан талаар сонсноо. Бурхад болохоор нэг нэгнийхээ эзэмших чадварыг хулгайлах хоригтойдаг байхгүй юу? Харин бурхтын хүүхдүүдэд бол энэ нь өөр хэрэг. Зевсийн аянгийг Посейдны хүү хулгайлсан хэмээн сэрдэж, даруйхан нар буцаас өмнө аянгийг авчрахгүй бол бурхтын дайнд нэг нээлийг сануулдаг. Энд харагдах хүүг Перси гинэ. Тэрээр Посейдны хүү бөгөөд өөрөөр хэлбэл хагас хүн хагас бурхан байхгүй юу? Гэхдээ мэдээж үнийгээ өөрөө мэдэхгүй л байгаа. Тийм болохоор ягаад ч юм түүнд усан байх нь илүү тухтай санагддаг байх вэ? Түүний ганц сайн найзыг Grover гэдэг. Тэрээр ахлах сургуулийн ингээл нэг сурагч. Ээж болон ээжийнх нь нөхөр Гэйб гэгч нэг пивник үзэдэн нөхрийн хамт амьдрнаа. Тэр ээжийг нь ч ихтэй эрлэх ба Перси амхандаа л ээжигээ өмөрж яагаад юм хачин юмтай хамт амьдрдгийг дандаа л гайхаж бухимддаг. Why do you stay with him? Перси дислексиатай буюу энэ нь ерөнхийдөө өсгөнүүд хөдөлж харагдаад уншихад хүндрэлтэй байдгаа л гэсэн үг. Персигийн ангийнхаа Олимпийн музей үзэхээр болно. Ийхүү явах үед нэгэн хөшөөн баримл дээрх эртний грек бичгийг Перси уншиж чадаад байх нь их л хачирхалтай. Мөн эндээс л бүх зүйл эхэлдэг. Half god, half human. Can anyone tell me what they were called? Demigod. Exactly. Тэдний ангид ч нэр ирсэн англи хэлний багш нь Перси бүр учир зүггүй ширтэл ярих юм байна дагаад яваа л гэж байна. Тэгсэн нөгөөх нь гинтэл мангасын дүр туурж аянгийг аваад ир чамд байгаа гэж бүр учир зүггүй манай Перси рүү дайрхан тэр. Тэгээ бүр алангаа алдах үед Grover багштайгаа орж ирснээр түүнийг хөөн явуулж байгаа. За ингээд багшч тэр Groverч тэр учир нь ойлгохдохгүй зүйл ярьж ирж байснаа түүнийг бушуухан аюулгүй газар аваачхыг л тушаадаг. Юу ч болоод байгааг ойлгохгүй Персиг ээж Grover хоёр нь хагас цуснуудын туслангийнх газар аваачхаар юмнаа. Ээж нь түүнд аавынхын талаар бахан ярьж өгч байгаа. Онцгой хүн байсан бөгөөд тэр хоёрыг орхиод явахаас л аргагүй болсон гэх зэргийг. Your father was unlike any god. Ийхүүдэд явах үед юугээ замд нь үхрээр бороороод байна уу яагаад вэ? Аврагдуу Минотаврт хөөгдөн овсолдож үхгээ шахнаа. What is that? Whoa! You're half donkey? Насаараа найзалсан найз нь ч яг үндэ хагас ямаа л байсан болж таарав. Яг юу ч болоод байгаа. Ингээд цусна руу амжаад орвол аврагдах хэдий ч ээж нь энгийн хүн болохоор нэвтэрч чадахгүй. Тэндээ баригдаал үлддэг. Перси ч яг өнөөх багш нь энэ чамд хэрэг болно гэж өгсөн үцгийг гаргаж ирээд ганц Минотаврыг бол алгадсан шүү дээ. Хэдэн өдрийн дараа Перси ухаан ороод энэ бүхэн зүуд байвал гэд баярлах гэтэл бүх зүйл бодогдол байсан юм. Ээжигээ алдсан. Дээрээс нь найз нь ямаа. Өнөөх багш нь ч бүр Центавр байж таархан тэрэ.
Өөрийгөө хэний хүүхэд болох, яагаад түүнийг аянгыг хулгаасан гэж хүмүүс сэрдэж байгаа гэд бүгдийг тайлбарлуулнаа. Удахгүй нар буцахаас өмнө Перси хулгайлагдсан аянгыг олохгүй бол тэнд бурхтын дайн болох юм. Яалчгүй нэг хорон баачгагийн явуулгын тодорхой хэдийж ингээ зүгээр сууж болохгүй. Бурхтын дайны уршиг дэлхийж дааж дийлэхгүй учраас. За тэгэд хулгайд сэрдэгцэн залууд маань одоо ямар өөр сонголт байх вш. Аянгийн хулгайчийн эрэлд гарахаар л болж байгаа. Гэхдээ гарахаас өмнө энэ маань дайн тулаан гэж юу ч мэдэхгүй. Тулаан болоход нэг алхаалж чадрна штэ. Тийм болохоор энэ цусланд хэсэг байрлаж бэлтгэл хийх хэрэгтэй. Тиймд Персигийн тулааны чадварыг нэн төрөнд сайжруулахар болно. Манай хүн цуслантай танилцах үедээ нэгэн хөөрхөн охиныг хардаг. Тэр бол мэрэгэн ухаан дайны бурхан Афины охин Анабет. Персиш нүдээ салгаж чадахгүй, би ч нүдээ салгаж чадахгүй. Ингээ бэлтгэлч эхлэн хоёр өсөд хуваагдаж айлын тухыг төрүүлж авсан баг ялахаар болов. Багийнхаа хүний тусламжтайгаар манай хүнч төвгүй тухыг олноо. Гэхдээ энэ үеэр өнөө хөөрхөн охин чинь манай хүнийг заастуу жинхэнэ утгаараа л нүддэг. Энэ үед Персигийн чихэнд аавынхан дуу сонсогдож ус бол түүнийг давуу тал гэдгийг сануулan тэрээр усан төрөх үед түүний бүх шарах эдгэн тэнхээ орж эсрэгээр нь айлыг жинхэнэ будаа болгоно. Оройч болон галын наадам хийж байх үеэр түүдэг галын дундаас тамийн бурхан Хейдис гарч ирэх юм тэр. Хейдис мөн түүнийг аянгийг хулаасан л гэж бодож байгаа байхгүй юу? Аянгийг над дээр авчир, эсбөгөөс ээжийг чинь тамд үүрд авч үлдэн шүүлийг сүрдүүлдэг. Шүн болоход Перси яадаг ч бай там руу очиж Хейдистэй уулзсан ээжигээ аврахаар шийднэ. Яаж 50 хараас ухав дээ. Ингээд цуслангаас орохоор гарч явах үед Гровер Анабет хоёрч хамт явнаа гэж зүрхлэлээр байгаа л хамт явахаар болдог. За ямар тач баг бүрдлээ. Одоо гол нь там руу яаж явах юм? Үүний хариулт нь Олимп игэл ертөнц тамийн хоорондох хэлж болох Хермесийн хөл Юкэс тусламжгүй байлаа. Тэрээр хэрэг болж болох зүйлс Бамбай там руу явах арга гад өшнөөл юмар тусалж байгаа хөрхий. Там руу юу н очих амархан гарах нь хэцүү байхгүй юу? Ингээд тамаас гарахад хэрэг болох 3 суудыг олох нь тэдний эхний даалгавар байлаа. Ийхүү манай гурвал Юкэс авсан газрын зургийн дагуу совдны эрэлт гарнаа. Эхний зогсоол Атлантик муж. Газрын зураг заасан эхний газарт ирэхэд нэгэн хөшөө баримлын дэлгүүр айтаал газар байна. Салд совдыг хайцгаах ба Гровер замдаа нас орсон ахын хөшөө байхыг хараад тэд Медузагийн өрхөнд орсноо мэдэв. Мэдсэн даруйдал Персиг хайн олж манайгаар Анабетыг хайх зур Анабет аль хэдийн Медузад баригдаад чулуу болгын даван дээр л байж ихэн тэр. Нүдрүү нь харж болохгүй шүү дээ. Тулдах гэсэн ч дайснаа харахгүй тулдах түнд үнэхээр амар байсангүй. Энэ үед Анабет Гровер хоёр ханаас ч олсон нэг машинаар Медузаг хаг мөргөж орж ирээл ар урдаас нь нийлж байгаа л унахчихж байгаа. Ийхүү Медузагийн толгойг цааш навж явахаар болж хамгийн гол нь тэд эхнийхээ сувдыг ч олж байгаа юм. Ингээд дараагийн сувдны зүг хөдөлнө. Газрын зураг дээр Нэшвилл хотын нэгэн музейг заах ба музейд Афин бурхны 30 фит өндөр хөшөөний титэн дээр байрлсан байдаг. Манай гуравч төлөвлөгөөгөө зохиож музей хаасны дараа хулгайгаар орж ирэн харуулуудыг бүгдийг нь ухаан алдуулнаа. Ингээд Люкэс авсан нэстэг гутлыг өмсөж нилээн болж л нэгэн хөшөөнд давран сувдаач авч чаддаг. Гэвч ингээд бүх зүйл дууссангүй. Ухаан алдуулсан хамгаалагчид нь Хейдисийн ховсонд байх бөгөөд тэд хамгийн лөө Хайдра болон хувирч тэдний лууны эсрэг тулаан ширүүхөө өрнөдөг. Перси үгэн сурамгай гэгшин тулалдаж бүх толгойг нь тасалсан ч Хайдрагийн нэг толгой тасрахад буцаад хоёр болж ургадыг мэдсэнгүй. Гэхдээ бас муучгүй Посейдны хүү торгоохоор л нэг болж байгаа. Тулаанч үргэлжилж аргагуутгийн даваан дээр манай эдийн авч явсан Медузагийн толгой жинхэнэ хэрэгэ гарганаа. Ингээд луг дарсан хэд маань дараагийн сувдны байршлыг харна. Ийхүү Лас Вегасын зүг хөдөлж зөрсөн газраас ирж харахад Бадамлын хаа казино гэсэн байх нь тэр. Ямар ч тач энэ удаагийн газар арай хэлбэр байхаар л санагдана шүү дээ. Орсон зөрүүдэд хашаал харна хөгжилтөнд тоглож шоуд зингэж байгаа хүмүүс. Тэд энд ирсэн ганц л зорилго хөгжилдөх биш сувдыг олох. Манай гуравч нэг нэгэндээ хөгжилдөх гэж ирээгүй шүү сануулсаар сувдаа хайцгаанаа. Энэ үед Бадамлын хаа цэцгийн 100 шидхийг санал болгож манай гуравч яг өнгөө гэхээр нэг нэгийг идчихв. Гэвч дөнгөж идтэл тэдний ухаан санаа нэг л өөрчлөгдөөд ирсэн зорилгооч мартаж эхэлдэг. Сув тайгаар ирсэн хэд маань зорилгоо мартаж ёстой нохоо 3 харагтал утгаараа шооднаа. Хөссөн бүхнээ хийн хөгжилдэж бараг дивааж л гэлтэй. Энэ хоорондоо бас өнөөх зуушаач идсээр л. Ингээ хэсэг хугацаач өнгөргөө.
Percy дахин нэг удаа идэх гэж байх үед түүний чихэнд Percy үнийг битээд цэцэг чиний оюун санааг самруулж чамааг энд үүр төрөх болно гэсэн хоолой сонсогдов. Ийхүү сая л нэг ухаан орж юу болоод байгаа ийшээ яг яах гэж ирсэн гэд бүгдийг баг багаар санаж эхэлдэг. Түүнийг агаар амьсгалахаар гарах замд тэдэнд дахин бадамлынхаа цэцгэн зууш идэхийг санал болгосоор л байлаа. Percy тэднээс татгалзан зам таарах нэгэн залуутай эсэг яриа өрнүүлнэ. Нэг киног зааснаа юу яриад байгаа энэ жил гарсан хамгийн шилдэг кинотой гэж байгаа нь 1974 оны кино байдаг. Перси ч гайхаж энэ залууны 40 жил хоригдчихсан тэрийгэж өөрөө мэдэхгүй явж байна гэдгийг ойлгов. Перси ч буцаж очин нөгөө хоёроо синхруулж аваад зүгтэх гэтэл тентгийн харуулууч манай гурыг анзаарч араас нь хөөнөө. Ийхүү манай хэд ч зүгтэх замдаа сувдаач болж авч байгаа. Тэд зүгтэх үедээ замын самар дээрх онсар өдрийг харахад тэд казинод аль хэдийн 5 хонсноо олж мэдэв. Нар буцахад ердөө 7хон цаг л үлдсэн байлаа. За ингээд эцсийн зогсоол Холливуд. Тамийн хаалгыг ч олж орсноор Хейдисийн гэр болох тамд ирж байгаа нь. Мэдээж тэднийг сайхан зүйл угтаж авахгүй нь лавтай. Тамийн хаалгач ноход тэднийг барьж идэхээ шахнаа. Яг балархаж байхдаа нэг юм ихтэй гарч ирэн нохтыг явуулдаг. Тэр бол Персефона. Домогт өгөөснээр Хейдис түүний гоо үзэсгэлэн татагдаж түүнийг өөрийн тамийн зайзад хүчээр хорж хажуудаа байлгадаг. Ер нь нөхцөл байдлыг харахад домог нь үнэн л болж таарч байгаа. Хейдис тэдэндээ уулзах үед Перси аянгыг хулгайлаагүй хэмээн тайлбарлаж ээжийг нь буцааж өгөхийг гуйсан ч Хейдис тэгээл юу гэж "Өө тийм миний дүү ээжийг аваад явъя" гэхүү мэдээж Персид итгэхгүй. Гэвч нэг гайхмаар зүйл нь Перси бамаага газар унгах үед Люкээс авсан бамаа дотор аян байхан тэр. Тэгэхээр Люк аянгыг хулгаж байгаа зөксөхгүй. Манай гурвыг алуулахаар там руу явуулсан. Бүр цаашлаад бургатын дунд яс хайж байгаа хүн тэр гэдгийг ухаардаг. Хейдис аянгыг авсан болохоор Олимпиад айдахаар зэхэж манайд ч хэрэггүй болсон тул шууд алахыг завдав. Энэ үед Персефон аянгыг булааж Хейдисийг цохиж ухаан алдуулан тэдэнд ч явах боломжийг олгодог. Тамаас явах түлхүүр бол сувд. Тэд дөрвөлээ харин 3 сувдал байгаа. Бүгд л бие хүлднийг зүтгэцгэх үед Гровер өөрийгөө золиослон үлдэхээр болно. Перси ч ээж Анабет хоёрыг дагуулсан Олимпийн зүг явах үед Олимпиш Empire самхыг ороод ирсэн байх ба энэ бол Олимп руу явах хаалгал байсан юм. Тэд ч яараачлан явах үед Люк гарч ирснээр тэр аянгийн хулгайч байсан ба тэднийг тамаас эргэж ирэх ёсгүй тэндээ өгч Хейдис аянгийг авч Олимпик сүрүүлэх төлөвлөгөөтэй байсан. Яагаад тэгсэн бэ гэхээр өөрсдийг нь хүүхдээ гэж тоодоггүй хүсэр хайсан бурхдыг үдсэн ядсандаа л ийм зүйл хийсэн бол таарнаа. Ийхүү Люк ч аянгийг авахаар дээрч тэдний хооронд нэлээд ширүүн тулаан өрнөдөг. Перси ч ямар энгийн нэг юм биш. Тэр Олимпийн хамгийн том 3 бурхдын нэг болох Посейдны хүү штэ. Зүгээр ч ялагчин гэж байхгүй. Нэлээд тулалцсны эцэст Перси ч Люкийн хандыг хаг дарж аваад Олимп руу явдаг. Яг л тэр мөчөд Олимпийн бурхад хуралдаж, дайн чиглэх нь бат болоо л байж байна. Перси шиг цагтаа хэмжээ ирж, болсон бүхнийг тайлбарлаа. Хин жинхэнэ аянгийг хулгаж байсан. Яагаад ийм зүйл болсон гэд бүгдийг хэлж өгөв. Ингээд Зевст аянгийг буцаан өгснөөр дайнч болохоо болж бүх асуудал шийдэгддэг. Мөн Зевсээс амжилан Тамас Гроверийг ч авчрахыг гуйнаа. Посейдон ч Зевсээс хүүтэйгээ төрхөн зур уулзахыг гуйж, эцэст нь нэг аавхаа хоёр ярилцж байгаа. Эрт нэгэн цагт Посейдон хүний ертөнцид айлчлах үедээ эгэл нэгэн бүсгүйд дурлж тэндээ үлдэн хүүхэдтэй болж өөрийн бурхны өргөө амартах үед Зевс түүнийг хүчээр буцаан авчирсан. Тэр цагаас бурхад хүүхдүүдтэйгээ уулзах хорой тойлолсон юм байлээ. Гэсэн ч түүнтэй өргөлж хамт байдаг. Ээжд нь болон түүнд маш их хайртай гэдгийг хэлээд амждаг. Ингээ Перси ч хагас цуснуудын цусландаа иргэн ирж найзуудтайгаач нийлэх ба тентгийн хөөрхөн од сурагч болсон бас. Ийхүү бэлтгэлдээ ч орж Анабеттайгаа бараг л уучраа болоод байгаа итал киноны маань ихний анги дууснаа. За ингээд энэ удаагийн бичлэг маань энэ үрээд дуусч тань бичлэг маань таалагдсан бол subscribe хийх бит юм артаарай. Мөн лайк дарж коммент хийх зүйлдээ бол маш их баярлалаа. За ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр таа.